Rio Tinto компани засгийн газартай татврын маргаантай байгаа энэ одоо ингээ олон улсын арбитр дээр нэлээд урт хугацаанд үргэлжилж байна. Татврын маргаана 295 сая доллараар хаяа гэсэн санал тавьсан байна. Хизээ дуусах мэдэгдэхгүй татврын маргаана энэ санал болгосон дүнгээр нь хаах ёстой юу? Би бас энэ хөдөлгөж өөрөөс ч бас энэ дэлгэж авч уншаад ингэсэн. Тэгээд үндсэндээ яг хөө бидний хувьд 1.3 их 80 төгрөгийн татврын маргаан баг. Засгийн газар болоод оюутлах Rio Tinto компани хооронд. Тэгээ 1.3 их 80-ыг магадгүй доллар руу шилжүүлээд аваад үзэх бол нэг ойролцоох 300 орчим сая доллар байгаа хаа. Тэгэхээр бодвол одоо Rio Tinto-ийн маргааныг хайл гэж байх шиг байна. Бүр утгаараа одоо энэ асуудал дээр цэг тавья гэж байгаа байна. Rio Tinto бол өөрөө буулт хийж ирнэ гэж би харж байгаа. Тэгэхээр үнэхээр тэгж байгаа бол сайн биз. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ. Сая сүүлд одоо 2015 онд орсон Дубайн гэрээгээр бол үндсэн суурь зарчмууд нь өөрчлөгдөж байна. Хахан зөвөөд гэж үзэж байна уу? Яг нь татврын маргаан нэг хэсэг. Татврын маргаан бол хаахан зөв. Гэхдээ манайх мөнгөний аваад. Гэхдээ бидэд маш олон асуудал байгаа. Нийтийн төлбөр байх. Нэг нь цаана менежментийн төлбөртэй холбоотой асуудлууд байна. Онтроголт холбоотой асуудлууд байна. Монголын талын хүртэх үр өгөөжтэй холбоотой асуудал. Бид нар эцсийн үдэ юунд дээр очиж байгаа нөхөр энэ бизнес төсөл юм бол харилцаа ашигтай байх ёстой. Энэ удаагийн парламент болон энэ удаагийн засгийн газар 28-аас өмнө энэ яриа хэлцэг нэг мөр тийш нь эцлээд ингээд Монголын талын хүртэх үр өгөөжийг хуучин тохирсон хэмжээнд нь баталгаажуулах суурь хэлцэг хийх ёстой гэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээ шинээр хийя гэж үү? Тэгэлгүй байх уу? Тэгэхээр суурьаар нөрсөлт оруулах гэсэн үг. Ялцсан ч юм шиг те татврын маргаандаа ингээ мөнгөтэй болж байна. Нөгөө талдаа олон улсад одоо ингээ байгуулсан гэрээнээсээ буцдаг гэсэн юм нэр хүнд унах гэдэг юм л та. Бид нар буцаагүй. Томоохон төсөл дээр. Бид нар буцаагүй шүү дээ. Үгүй энэ хөрөнгө оруулалтын гэрээнээсээ буцсан гэсэн үг шүү дээ. Үгүй ээ. Бид нар татврын маргаан чинь бид нар Rio Tinto бол хөрөнгө оруулалтын гэрээгээ баримтлая гэж үзээд байгаа. Манай засгийн газар болохоор манайх одоо түүнээс хойш татврын хуулиуд маань татврын тогтоомжийн хууль өөрчлөгдсөн шинжилсэн хуулиа дагаад чиг гэж үзээд байгаа шүү дээ. Үгүй ийм зүйлүүд байгаа. Одоо энэтэй холбоотой сая 1.3 их найдын татврын маргааны асуудал маань бол өөрөө юу болж ийнө гэхээр менежментийн төлбөртэй холбоотой асуудал байгаа. Нэг хэсэг. Менежментийн төлбөр нь юу вэ гэхээр аваад үзэхээр өмнө нь бид нар 9 онд тохирсон менежментийн төлбөрийг бид нар тооц гаргачлалыг нь тооцсон байтал дахиад менежментийн төлбөр менежерийн авах шимтгэл хураамж гэдэг юм уу. Хоёр дахин нугуулж шал өөр нэр томьёог Дубайн гэрээний өрөөнд хийж гаргаж ирсэн. Тэр энэ шиг бид нар хэзээ ч хүлээж боломжгүй. Замун дээрээс нь одоо юу гэдгийг зээлийн үгийн зардалтай холбоотой, амнаатыг цооц гаргачлалтай холбоотой ч гэдэг юм уу. Энэ чинь бүхэл бүтэн улс байна. Бид бүхэн чинь өмнө татвар авах маань хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш өөрчлөгдсөн шүү дээ. Тий. Тэгэхээр бид бүхний хувьд энэ тооцох аргачлал болоод энэ систем маань бол угаасаа бидний явуулдаг жишээ тэрүүгээрээ л явж байгаа. Бид нар тэрүүгээрээ тооцож авахаас өөр арга байна.